Зарим төргийн үзэгчдээ өнөөдөр мигмар гараг 6 дугаар сарын 16 Монгол коммент нэвтрүүлэг үзэгчдээ 18 цаг тэг одоо 1 минут болж байна. Хүрэхэд бэлэн боллоо. За асуудлын гол үйл явдал мэдээж нийслэлийг тойрсон асуудлууд дээр үргэлжилж байна. Нийслэлийн одоо 2024-с 2026 оны төсвийн асуудал дээр улсын хурал дээр сонсгол зохион байгуулж байгаа. За энэ сонсгол дээр иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, улсын хурлын гишүүд, нийслэлийн удирдлагууд гэдэг олон талаас асуудлыг хэлэлцэж ярилцж байна. Зарим төслүүдийг нь одоо явуулах нь зүйтэй юу эсвэл зогсоох юм үгүй мүү гэх мэт ийм асуудлууд бас яригдаад. За дээрэс нь одоо энэ төсвүүдийг захиран зарцуулах эрхийг эдэлж байсан Нямбатар гэдэг хүн хайцсан бэ гэх мэт ийм асуудлууд бас яригдаад. За тэр дунд нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай 3 тэрбумын гэрээ хийсэн гэх мэт ийм том тоон дүнгууд бас яригдаад ингээл явж байна. За ингээ бусад үйл явдлын мэдээлүүд ч гэсэн бас багтаж байгаа. За зүгээр сэрэмжлүүлэг, за олонний анхаарлыг татсан одоо инх тайвны гүүрнээс жишээ машин ниссэн байх жишээтэй ийм мэдээлүүд бас байна л та. За тэгээд гэр бүлийнхаа салсан гэр бүлийнхаа хүнийг одоо хүч хэрэглэж 12 цагийн туршид одоо зодод хамлсан зэвсэг түвшний албан хаагч байх жишээтэй. За эдгээр мэдээллүүдийг үзэгчтэй бас дуулгаад за тэгээд та бүхний гарч байгаа мэдээлэлтэй холбоотой гарсан сэтгэлдлүүдийг TVS Mongolia гэсэн Facebook-ийн пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маш шууд лайв хэлбэрт хүрж байгаа. За сэтгэлдлүүдийг дуулах хэлбэртээр явнаа. За ингээ хоёул өөрийгөө хэлээд. За гол агуулгатай орё доо. Монгол комментэд нэгцгээе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага мэдээж Монс хамтарч байгаа. За Монсийнхны хувьд гэх юм бол Магнимон гэдэг энэ хүү бүтээгдэхүүнээр хамтарч байна. Магнимоны хувьд гэх юм бол одоо магний болон B6 амин дэмийн нэгдэл гэж хэлж болно. За тэгээ урсан сэргийлэх одоо энэ витамины дутагдлаас магний болон B6 витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэдэг бүх ийм самгаар худалдаалагдаж байгаа. За гол зөвөрүүд нь юунд хэрэглэх вэ гэхлээр нойрог үдэх, толгой өвдөх, за тэгээ анхаарал сулрах, анхаарал төвлөрөх чадвар муудах гэх мэт иймэрхүү одоо тархины одоо нөхөрлөлтөнд холбоотой асуудлуудад магнимоныг хэрэглэж болох нэ. Монс хамтарч байна. За энэ манай сүүн чихэр чи бүр далд орцсон баг чинь юу болж байна. За ингээ гаргаад. За Монконди үндэсний үйлдвэрлэгч Монконди компани сүүн чихэр гэж шинэ одоо өөрийнхөө нэрийн бүтээгдэхүүнийг гаргасан. За сүүн чихрийн хувьд гэх юм бол үнэний цэвэр сүүний орцтой гэдгээрээ давуу талтай үндэсний үйлдвэрлэгчид өөрснийхөө эх орныхоо онцлогт тохируулсан эх орныхоо одоо экологийн цэвэр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж шинэ одоо Европын технологиор үйлдвэрлэж шинэ бүтээгдэхүүнийг гаргаж ирж байгаагийн нэг нь сүүн чихэр байгаа шүү. За ингээ Монкондигоо дэмжиж Монголын үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж та бүхэн Монкондигийн чихрээр тавгийн хитээгээ засаарай гэж хэлье. За мөн CU лоялти хөтөлбөрөөр зарласан байгаа. За CU-гийн лоялти хөтөлбөр бол маргааш дууссан билээ. Тэгэхээр одоо 1 хоногийн хугацаа үлдээд энэ хугацаанд амжаад та бүхэн одоо суглаандаа оролцох боломж нь бас бүрдэж байгаа. Лоялти хөтөлбөрт оролцоод оноо цуглуулсан оноогоороо BYD 5 Leopard маркийн автомашин 10 сая төгрөг эсвэл iPhone 17 маркийн утаснуудыг хожихын боломжийг CU-ийн олгож байгаа шүү гэдгийг бас дуулгая. За мөн 100 нас дэмий сан. 100 нас дэмий сангийн хувьд гэх юм бол одоо 8 салбартай 30 жилийн хугацаанд бас Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тогтмол үйл ажиллагаагаа явуулж ийн гэдэг бол энэ байгууллагын одоо дотоод үйл ажиллагаа, за бараа бүтээгдэхүүнийн чанарын асуудал нь бол аль хэдийн хэрэглэгчдийн таашаалд хүрчээ гэдгийг баталж байгаа үйл явдал юм аа. За 100 насныхны хувьд гэх юм бол одоо энэ Геворин гэдэг энэ хүү бүтээгдэхүүнээр хамтарч байна. За Геворины хувьд гэх юм бол одоо өвдөлтийн үед хэрэглэдэг янз бүрийн өвдөлт байдаг. За толгой өвдөх гэдэг ийм өвдөлт байна. Шүд өвдөлт, үе мөчний өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, ууц нуруугаар өвдөх, ясны хугарал, эдийн гэмтлийн зөөлөн эдийн гэмтлийн үеийн өвдөлт гэдэг ийм өвдөлтүүдэд одоо хэрэглэдэг Геворин хамтарч байгаа. За Геворины хувьд гэх юм бол одоо нөгөө хотоод хамгаалагчтай. Тэгэхээр зэрэг өвчин намдах уугаад ходоодоо хамгаалах гэх мэтийн нэмэлт юм уухгүйгээр зөвхөн Гевориныг уухад л одоо хангалттай хийж байгаа. За ингээд жоргуугаар олгоцдог бүх химийн сангуудаар за ялангуяа одоо 100 нас дэмий сангаар худалдаалагдаж байгаа. Та бүхэн 100 насны 75 100 500 гэдэг дугаарыг утсан дээр холбогдоорой. За аял зугаалгын үйлрэл эхэлж байгаа хөдөө орон нутгийг зорж байгаа хүмүүс аяныхаа цүнхэн нэгийг хийгээд авчихад бол эмнэлгийн анхан цадны тусламж авах хүртлээр тэр өвдөлтийг бол намжаагаа явуулсан голын эрэг одоо хааж явж ирсэн шүд өвдөгч нь одоо амар маш хэцүү байдаг. Тэгээд толгой өвдөх маш хэцүү байдаг. Тэгээд энэ өвдөлтүүдийнхаа эсрэг ямар ч байсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад Гевориныг бас цүнхэндээ их базаачаарай л гэдгийг бас дуулгамаар байна. За хөхмөр Black Horse Discovery. За Black Horse Discovery компани бас Монгол комменттэй хамтарч байгаа. За тус компанийн хувьд бол одоо Хөх хот болон Шилийн хотын эрүүл мэндийн 3 хоногийн аялалдаа 70% хямдрал зарласан гэдгийг бол манай үзэгчид аль хэдийн мэдж байгаа бох. За энэ ч бол одоо 70% хямдрал нь Монголд одоо 1.5-аас 2.5 сая төгрөгөөр хийгддэг энэ шинжилгээнүүдийг 1000
500 юанаар хийх боломжийг бүрдүүлж байгаа. За 1500 юанд бүх зардал нь багтчихсан. За 90-ээс хөхөд хүртэлх замын зарлууд, за очиод байрлах буудлын мөнгө, за идэх хоолны мөнгө, за тэгээд үзүүлэх шинжилгээнүүдийн төлбөрүүд гэсэн бүгд багцсан. За ходоод гидсний унтуулгатай дуран компьютер томограф үзлэг, эхо эрентхэн цусны честний дэлгэрэнгүй шинжилгээ, дотор эртнүүдийн шинжилгээнүүд, ясны нэгтэршил, цуцсны хатуурал, мис засал, нүд чих, хамар, шүд, хоолой гэд бүгдийг нь үзэх юм байлээ. За энэ нь ердөө 1500 юаны үнэтэй. За ингээ утасны дугаар нь 9111, тэг 711, 9999, 1678 гэсэн юм утасны дугаарууд. За миний энэ хойно харагдаж байна да, юм жижигхэн хэлбэрээр байгаад байгаа юм. За энэ утасны дугаартай. За тэгээ Black Horse Discovery гэсэн латинаар бичсэн Facebook пэйж хуудастай байгаа шүү гэдгийг бас дуулгачаа. Чам дээр чи нэг home юу гинүү? Тийм, home мэдээ. Надад мэдээлэл өгсөнгөө, өөрч өгсөн үү? Надад ч бас өгсөнгөө. За ямар ч гэсэн нэг home media гэдэг энд шинжлэгдсэн дараагийн 90 үедээ тавтай морилол гэж их шиг үн тий. Чиний хойд байгаа самбарыг би уншаад байгаа шүү. За илүү ухаалаг үйлдлийн системтэй болсон юм байна. Кино контентын өргөн сантай болсон юм байна. Ашиглахад энгийн функцтэй гэдэг home media хамтран ажиллаж байгаа юм байна. 77 40 99 44 гэдэг дугаарыг утсан дээр холбогдох боломжтой юм байна шүү. За хамтран ажиллагч байгууллагуудтай баярлалаа. За үйл явдалтай ороо явчих та. За өнөөдөр одоо улсын хурлын байнгын ороод бас хуралдаад нөгөө сонсгол хилцэгдэх ёстой байсан. За UBN дээр гарсан сэтгүүлч Дарьсүрэнгийн мэдээлэл дээр улсын хурлын гишүүд одоо амралтын горимж шилжээд байнгын ороод хуралдаж чадхаа боллоо гэсэн юм мэдээлэл л. Хэдэн байнгын төрийн байгуулалтын байнгын ороолаа төлөвлөгдсөн байсан тий. За энэ байнгын ороод ингээ хуралдаж чадахгүй эрдсэн бүрдэхгүй нөхцөл байдалтай. Ер нь тэгэл 6 сар гарахлаар л гишүүд маань ер нь амралтын байдлаар шилждэг. Сонгуулийн жилд бол бүр хаврын чуулган гэж бол баг хуралддаггүй шүү дээ. За энэ удаад бол уул нь хуралдаад л байх шиг байсан. Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр бол одоо байнгын ороод хуралдаж чадахгүй байна гэдэг юм мэдээлэл. За тэгсэн чинь нөгөө сонсголч нь бас 2 цагийн дараа эхэлж байгаа тийм. 9 цагт өглөө товлогдсон нийслэлийн нөгөө төсөвтэй холбоотой сонсгол 2 дахь өдрөө үргэлжилж байгаа. За 2 дахь өдрийн сонсгол бол нэг 2 цагийн дараа эхэлж яана гэсэн юм мэдээлэл. Тэгээ тэнцээч нь одоо бөөн хүмүүс нөгөө ажил албаа алдаад ирчихсэн, асуултанд хариулах гад ирчихсэн, төрийн албаа агчижсэн байгаа. За тэгээ тэр хүмүүсийн ажил алба бол улсын хурлууд гишүүдийн таалалж ерөнхийдөө байж идэх юм байна. За улсын хурлын гишүүд хизээ орж ирж кофе цагаа хизээ ууд дуусаад хавцаа хизээ сугавчлаад орж ирнэ. Тэр цагт л одоо энэ сонсгол эхэлнэ. Тэр болтол одоо иргэд аж ахуй нэгж байгууллагууд төрийн албаа агчд бол хүлээгээд сууж байгаа. За тэр хүмүүс энэ дордонд ингээд хүлээлгийн горимд байж байгаа. Тэр хүмүүстэй уулзах байгаа. Өчнөө олон төрлийн үйлчлэг авах байгаа хүмүүсийн ажил бас тийч алдагдаж байгаа гэдэг юм. За энэ чинь ингээд иргэн бүрвдөрч дараах зүйлийг ярьж байгаа юм л та. За одоо та нар бол арай дэндүү байх шүү дээ л гэдэг юм зүйлийг бас хэлээ. За би өнөөдрийн хилцүүлгийг бол жоохон яриагаар нь хүрчих гэж бодоод байгаа шүү. Ичиж ханаа. Одоо нэг төслүүдийн чинь үр төлбөр хизээ төлөлт дуусах юм. Байгаль орчны сайд нь мэдээлэл хийлээ. Маш олон үйлч өчсөн байна. Үндэсний аудитын газрын дарганд ирээд мэдээлэл хийлээ. Өчнөө төсөл гаргацсан байна. Үндэслэгүүгээр энийг их найд төгөр нэмсэн байна. Шинжээчдэж яриад шүү. Тэвэр чигээр чи холаагийн гүшиг даналцаа суугаад шаршуу өнөө гальдын төвтэй сууцаад байгаа юм. Нүүрсний сонсгол гэж хэдэн жилийн өмнө болсон. Нүүрсний холаа хэрэгээр нэг ч хүн ял аваагүй. Одоо та нар тэрүүн шиг ирдээд энэ том төслүүд дээр хулгайлсан мөнгөн дээр ял авахгүй гэж бодож байгаа шүү. Ард түмэнд ой санамж байгаа шүү. Нүүрсний их найдын холгаа 40. За ингээд иргэд бол өөрсдөө байр суурь илэрхийлж байгаа. Ерөөсөө төр засгийн үйл ажиллагаа гэдэг чинь ууж идэхийн төлөөх уралдаан болчихсон юм байна. Энд бол аж ахуй нэгжүүдэд ямар ч хүртэл алга, иргэн хувь хүнд орчиж байгаа өгөөж алга. Зүгээр л том тендер, том төсөл, том үнийн дүнтэй тендерүүд зарладаг. Энийхээ үр дүнг яадгүй гэхээр зэрэг өөрснөө л авч идэхийн төлөө өөрснийхөө эрх ашиг бүхий байгууллагууд, компаниудыг оруулахын төлөө л уралдаан болдгийм байна гэдэг ийм зүйл дээр бол байр сууриа илэрхийлж явж байгаа. Тэгээ ингээд хариуцлага чинь хаана вэ? Өчнөө л одоо ярих юм, өчнөө хууль зөрчсөн байна гэж ярих юм. Тэгээ тооцож байгаа хариуцлага гэж юусаа хаалгаа л гэж. За дараа нь бас нэг иргэн дараах зүйлийг хэлж байгаа юм л та. Одоо хотын дарга Нямбатар яагаад энэ сонсголт ирэхгүй юм бэ? Хамгийн гол нь ирээ сууж явах хэрэгтэй энэ хүн шүү дээ. Тэр төсвийг захиран зарцуулсныхаа төлөө яах гэж захиран ийм төсөв оруулж ирсэн, юунд зарцуулсан гэдэг зүйлээ тэр хүн л хамгийн сайн мэдчих хэрэгтэй. Одоо тэгээд шинэ засаг даргач одоо ажиллаа сар болоогүй байж хат тэр хүнийг урдаа суулгачаал жишилж өгч явах шиг байна л та. Тэгээд энэ иргэдийн мэдээлж байгаа бол нөгөө Нямбатар гэдэг хүн чи Японд яваа юм бэ? Японы тэр өндөр тааврын зоогийн газарт нь зоог өрөөж явж байгаа гэсэн юм мэдээлэл өгч. Миштертэй
холбоотой 3 судалгаа хийгдсэн байсан. Метро 2011 онд Сүүсүн гэдэг одоо яг энэ 24 оны судалгаа хийсэн компани хийсэн. 2013 оны Жакагийн метротой холбоотой 3 судалгаа хийгдсэн байсан. Метро 2011 онд Сүүсүн гэдэг одоо яг энэ 24 оны судалгаа хийсэн компани хийсэн. 2013 оны Жакагийн судалгаагаа тэгээд дахиад сая 2024 оны судалгаа хийсэн. Энэ бүх ингээд судалгаануудыг бүтэн 7 хоногийн турш уншиж дуусч байгаа байхгүй тий. Зүгээр иргэн хүн байж мэрэгжлийн үүднээс яа өөрсдийнхөө татварыг хаана явж ингээ хянаж байхад тэр хүн тэр бүх мөнгийг зарлагтаад одоогийн байдлаар нэг их 80-ыг зөвхөн хизүү болгоод цаасанд хэвлээд дууссан байж тэнд ингээ зүгээр аялаа явж ийн гэдэг бол амар мухад оромжлол санагдаж байна. Тэр чигт нь улсаар нь бол оромжилж байгаа санагдаж байна. Засгийн газар бол энэ хүнд нөлөөлдөг юм байна л гэж харж байна. Чатаар хүмүүс мэдээлэл хүргэж ирсэн. Японд явж байгаа монголчууд Нимбатар даргаыг Токио тааврын одоо хідэн давхрын нэлээд 70 хэдэн давхрын ресторан хоолж ингээд бичлэгийг явуулж илээ. Тэгээд энэ бичлэгийг нь бол үзүүлэх одоо эрх зүйн үндэс байхгүй шүү дээ тий. Тэр хувь хүн одоо хаана явж байгаа нөгөө биометрик гинтер гэдэг шүү дээ. За тэр үүднээс л яаж авах шүү. Тэгээ ямар ч байсан Нямбатар дарга бол Монгол улсад байхгүй байгаа юм байна. За тэгээд тэр Японд явж байгаа юм байна. Тэр өндөр таавар дээр одоо хоол идэж байгаа юм байна. Тэгээ ард нь энэ таны ихлүүлсэн том төслүүд чинь өнөөдрөөс одоо хамаг юм уудлуулж байна. Зөвхөн одоо тэзүүгээл цаас хөвлөхөд хитийг зарцуулсан 1 тэрбум момыг зарцуулсан байна ч гэнэ нэг их найч юу одоо ингээд сая тоонуудыг ингээд зах зуухаас нь хилээл явж ийн л та. За тэгвэл улсын их хурлын гишүүн Баярмаа за сая юу ярьж юу метро төсөл тийм. За тэрний өмнөх төр одоо нөгөө туулын урдны зам энэ төр гэдэг. За одоо нөгөө дүүжин тээврийн асуудал чинь бас бид нар чинь мөнгөөр хийгээд байгаа юм болсон зээлэр хийж байгаа юм байна. Зээлийг нь одоо хизээ төлнч гэнэ ингээд явж байгаа. Энэ 71% нь гүйцэтгэлцсэн бараг одоо ашиглалтанд орох гэж байна. Тэгээ мөнгөнд дүн 41.6 сая евро хөнгөлөлтөө зээл юм байна. Бас хүүтэл гэж таараа хөнгөлөлтөө хэдийч. Тэгээ энэ арцтаас өнөр хороол гэдэг юм. Энэ одоо яг юу вэ гэдэг шиг тий. Энэ ямар үр дүнтэй, ямар ач холбогдолтой үүгээр юу шийдэх гэж байгаа юм бол арцад гэдэг чи одоо бодвол нөхдийн тэмдүү арцтай юм уу? Тэгээ арцтай амнаас өнөр хороолж байгаа. Одоо тэр хар хорин зах руу явах гэж байгаа. Тэр нүхтээс хар хорин явах ямар тийм одоо судалгаа шаардлага хэрэгцээ байсан юм болов? Тэгин чи баггүй мөнгө шүү дээ. 41 сая евро гэдэг чинь маш их мөнгө шүү. Тэр энэ дээр хийсэн судалгаа нь юу байгаад ийм амар одоо төсөв энэ чинь нэг дүүжин тээвэр гэдэг юм тий. За ингээд 41.6 сая еврогийн хөнгөлтөө зээл авч байгаад бид нар чинь арцтай амнаас өнөр хороолол хүртэл агарын дүүжин тээврийг тавьж байгаа. За гүйцэтгэл нь бол саяны гишүүний хийж байгаагаар бол нэг 71% та явж байгаа юм байна. За тэгээ удахгүй энэ хэдэн сард гэлээ ашиглалтанд оруулнаа л гэсэн юм. 9 сараас гэсэн. Одоо нөгөө кабиныг явуулаад зөв хөнгүүгээр хөнгүүгээр явуулж байгаа. Тэгээд 1-2 мянган төгрөгийн хураамжтай яг эхлэнгүүтээ явах юм байлээ гэдэг. Тэгээд Баярмаа гишүүний ярьж байгаа тэр нэг өнөр хороол гэдэг чинь анх нөгөө засмал зам тавиад одоо шинэ тэр ярамгаас харин захын хажуугаар гараад тэгээ 34-ийн гүүр гэж байдаг штэ. Тэрүүгээр гараад тэгээ эргээ нэг содон хороолоор ингэж ордог ийм нэг зам тавих байжээ. Гэтэл зарим нэг аж ахуй нэгжүүд газраа чөлөөж өгдөггүй гинэ. За тэгээд яасан бэ гэхээр яг ярамгийн нөгөө нэг дугаар буудлаас одоо нэг хүргэн зам тавьсан штэ. Хоёрд нь ерхий за Нямбатар дарга хоёрын нэг тэрүүн дээр нэг зураг байдаг штэ. Тэгээд цаашаагаан байдгүй. Өөрөөр хэлбэл харин зах руугаа гарах байдаг. Тэгэхээр ялгаагүй л нөгөө нэг тест 4-ийн зам дээр очиж төгж ичдэг. Ярамгаас өнөө тест 4 хүртэлх хүргэн зам тий. Тэгээ тест 4 нь яах юм сонсголонгоор нэг бол 3 жингүүр. Ингээд ямар ч үр дүнгүй болжээ гэж. Тэгэнгүүт ийм дүүжин тээвэр тавиад харин тэр чинь холбоод ингэж явъя гэсэн ийм тооцоог л анх гаргасан гэж л яриад. Одоо тэгээд за яг хэр хүн ярамгаас өнөр хороол руу тэрүүгээр явахыг одоо яг хэлж мэдэхгүй юм л та. Үнэхээр тийм тоотоо судалгаанууд нь юу байдаг юм бол үнэхээр тийм зүйл байдаг юм бол дэлхийн томоохон улс орнуудад бол энэ дүүжин тээврийг бол нийтийн тээвэр гэхээсээ илүү аялал жуулчлалын зорилтоор ерөөхдөө ашигладаг юм шиг үлээ л дээ. Хэрвээ аялал жуулчлалын зорилтоор гэх юм бол бид нар одоо зайсан толгоогоос ч юм уу тий хотын төв рүүгээ чиглэсэн иймэрхүү нөхцөл байдлаар тавих ёстой байсан уугүй юу. За тэгэл нэгэн талаа зээл аваад шонгийн хатгаал тороосын татаад кабинын чирээд ирчихсэн юм бол одоо тэгэл үр дүнгийн үр ашгийг л харах үлдэх байх л та. Тэгээ эн чинь зөвхөн ихнийх нь гэж байгаа шүү дээ тий. Дараа нь одоо яг миний хэлээдс нөгөө зайсангаас Сүхбаатарын талбай хүртэл ч юм уу одоо тэр нөгөө Шангрила Мангрила хүртэл ч юм уу хүүхдийн парк
зингэлт хүрээлэн ч юм уу тэр хүртэл тавинаа. Нисхээс 120 ордог ч юм уу бас тийм яригдчихсэн. Тэгэл агаар дээр л явж. За иймэрхүү мэдээлэл. За тэгвэл улсын их хурлын гишүүн сайн зориг гишүүн бол одоо энэ нийслэлийн хийж байгаа бүтээн байгуулалтуудыг бол маш их хамгаалж өмгөөлөд байгаа. За хотын удирдлага төлөөлөгчдийг авчирад улсын их хурлын гишүүд бол загнаад сууж байгаа нь эмгэнэлтэй байна гэдэг юм зүйлийг хэлсэн. За сая одоо Баярмаа гишүүн жишээ нь хэлж штэ энэ одоо юулт вэ гэж ингэж яриад байгаа. За иргэд бол өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээ. За сайн зориг гишүүн бол одоо энэ асуудлыг чинь одоо дан ганц нийслэл ингэж идээд угаад ч юм уу том төсөв тавиад дураараа загнаад байгаа юм шээ. Бүх аймаг дээр яг эн чинь байгаад байгаа. Нийслэлийн 45 иргэдийн хурлын төлөөлөгчийн 43 давхар албан тушаалтай дээл өмсөө явж байгаа бол аймагуд дээр бах байдгаар яг адилхан байгаа. Ингээд нэг жиг нь авчирч ингэж баалах чинь бол утга учиргүй. Тэгээд аймагуудыг ч гэсэн ингэж бас ярих хэрэгтэй шүү дээ. Аймгийн одоо юу гэдэг чи иргэдийн Баян Хонгор аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч гэх юм бол бас Баян Хонгор аймгийнхаа бас нэг орон нутгийн өмчт компанийн захирал болсон л ингэж явж байгаа юм байна. Тэгэхээр эдрийг бол бүгднийг нийлүүлж явах асуудлыг нь хилцэх хэрэгтэй. Нийлүүлж асуудлыг нь хэрэгэлцэхийн тулд хуулийн төсөлд оруулж ирж бүр энийг хуульчилж ингэж явахгүй бол энэ бахвад одоо хэдэн Нямбатар хэдэн бүрүү давг болоод энэ нөхцөл байдал одоо өөрчлөгдөхгүй. Тэгээ одоо энэ ажил хийж байгаа хүмүүсийг дуудаж авчираад ингэж суулгаа загнах бол утга учиргүй ээ л гэсэн юм зүйл юм бас. Давхар хэлээд байгаа. За тэгвэл дүүжин тээвэр ашиглалтанд орсноос хойш 12 дахь жилээс нь зээлийг нь төлж эхлэх юм байна. За ашиглалтанд орсноос хойш гэхэлэр бид нар ашиглалтыг нь хойшлуулах юм бол одоо зээлийн төлбөр хойшлогдоод ах юм уу янз нь. За ямар ч байсан 12 жил гэдэг чинь өнөөдөр 38 оноос гэж шиг байна тий. 38 оноос бид нар одоо зээлийг нь төлж эхлэх ийм гэрээтэйгээр дүүжин тээврийн асуудал бол ингээд явж байгаа юм байна. За тэгээд гэрээг нь одоо яаж төлөх юм бол дүүжин тээвэр төслийн санхүүжилтийг бүгнээр Франц улсын засгийн газрын 51 сая ам долларын нэг хөнгөлтэй зээлээр хэрэгжүүлж байгаа. За зээлийн хугацаа 40 жил бөгөөд зээлийн хүн 1 жилийн баг 100 мянганы 76 хувьтай юм шүү дээ. Ашиглалтанд орсноос хойш 12 дахь жилээс зээлийг төлнө. Тус зээл нь бусад олон улсын зээлтэй харьцуулахад хамгийн өртөг багтай зээлийн үндсэн төлбөрөөс 2035 он хүртэл чөлөөлөх юм онцлогтой. За ийм зээлийг аваад явж байгаа юм байна. За нийслэлтэй холбоотой дараагийн мэдээлэл нь юу вэ гэсэн чинь нөгөө сэлб хотын засаг дарга бүрв давг сэлб дэд төвийн авч зогсоолоо зарж үнэт цаас гаргаж төсвийн тодтголыг 640 тэрбумаа олоод Таранбай төслийн 2 дугаар шугамд 350 тэрбумыг зарцуулна гэдэг юм. За энэ нийслэлчин төсвөө тодтогоод нөгөө нэг өмнө нь 2 дахин нэмчихсэн төсвөө дахиад нэмж байгаа юм шүү дээ. 640 тэрбумаар нэмж байгаа гэж. За IC-дээр гарсан мэдээлэл. 2026 оны нийслэлийн төсвийг анх батлахдаа нийт зарлагыг 5 их 80 866 тэрбум 65 сая төгрөгөөр байхаар баталсан бол тодтоглоор 6 их 80 504 тэрбум 17 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийт зарлага ойролцоогоор 640 тэрбум төгрөгөөр өсгөхөр байна гэж. Тэгээ бид нар ч одоо багасгах гад төсөв тодтогоод байгаа юм болов уу? Энэ зарим эренбэлэгдээгүй шаардлагагүй гэж үзээд байгаа томоохон мега туслуудыг зогсоож байгаад санхүүжилтийг нь өөр тийш нь хийгээд эсвэл одоо тэр мөнгийг нь өрөхгүй зарахгүйгээр ингээ явах юм баг гэсэн чинь нэмээд 640 тэрбум төгрөг тодтолоороо гаргаж ирж байгаа. 18-нд хилцнэ гэж яриад байгаа тийм. Харин тийм. За сэлб 20 минут хотын төсөл босгосон 500 сая Америк долларын санхүүжилт болон хөөгийн төлбөр гээд 600 орчим сая Америк долларыг 2027 оны 8 дугаар сард төлөх юм байна. Одоо жил 2 сарын дараа төлөх юм байна. За нийслэл 200 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалж зардлаа нөхнө гэж байна. За сүү хөтөлбөр 5 тэрбум төгрөг, КОП 17 арга хэмжээнд 70 тэрбум төгрөг зарцуулна гэх. За энэ бол нөгөө төсвийн тодтол дээр нь орж ирж байгаа зүйл. Улаанбаатар Таранбай төслийн шугамд 350 тэрбум, Дулааны цахилгаан станд 5 төсөлд 200 тэрбум төгрөг зарцуулна. Баяста баруун солгоог бол цацчихл байгаа юм байна. Тэгээ одоо ингээд зарим цаг алдахгүй хийх ёстой зүйлүүдийг бол хийхээс өөр аргагүй л баг. Тэгээ хийх ёстой юм шиг ингээд харагдаад байна л да. Одоо Таранбай төсөл бол төвжирлийн эсрэг томоохон үйл ажиллагаах тэр сүү хөтөлбөрчин бол нөгөө хүүхдүүдийн кальц ясны сэргийлэлтээс сэргийлсэн бүх нийтийн арга хэмжээ болж байгаа бах. Яхахгүй зүг зүйтэй юм шиг. Тэгсэн мөртлөө одоо хийгдэж байгаа үнийн дүнгууд нь болохоор зэрэг амар л юм. КОП 17 болохоор улсын төсвүүдээр одоо яг нийт дүнгийн нийслэлээр тавьчихсан юм билээ. Жишээ нь. Одоо шинэ улс дээр 70 тэрбум зэрэгээр ингэ штэ. Тэгээ нийслэлд энэ үйл ажиллагаа явуулна штэ. Тэгээ төсвийн нийслэлээр тавьсаар л гэж л. За туулын хурдны зам төгжрөлт нөлөөлөх үзүүлэлтээр бол нэгдүгээр эрэмтэглэж байгаа гэж. Туулын хурдны зам ашиглалтанд орж байгаа бол нөгөө төгжрээд байгаа замын хөдөлгөөний дундаж хурд бол нэг хитээс дахин гэлээ 4
4 км цагийн хурдтай гунаг 12 км цагийн хурдтай болж өснөө дээшлэнэ л гэсэн юм зүйл. Оргил цагийн одоо бол яг өнөөдөр дундаж хурд маань 10.8 км цагийн хурдтай байгаа тийм. Туулын хурдны замыг гэрэлжүүлснээр энэ оргил цагийн ачааллын хурдыг бол 12.3 км цаг буюу нийтдээ 14%-аар бол нэмэгдүүлэх боломжтой, 13.5% нэмэгдүүлэх боломжтой гэдэг энэ тооцоол гарсан. За тэгээд манай техник эдийн засгийн үндэслэл хэрэгжиж явах үед тухай бүр яг яйл гудамжин дээр ямар нөлөө гарахыг үзүүлээ гэдэг экспертүүдийн одоо шинжээчдийн дүгнэлтүүдийг бол ирүүлсэн. Тэгээ энэ үндсэн дээр бол бид хүн бол яг яйл гудамжин дээр ямар гудамжны хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоолыг бол оруулсан байна. За ингээд ямар ч үсэн туулын хурдны зав чинь бас нэг хэд хэдэн нөгөө төв рүүгээ гарах туслах замуудтай байна гэж яригдаад байгаа шүү дээ. Тэгээд тэр нөлөөлөл нь ямар байх юм бэ гэдэг ийм судалгаа шинжилгээнүүд гаргасан. Тэгээд туулын хурдны замын чинь маршрут зардлын асуудлыг бол эргэж харнаа л гэсэн. Тэгээд их дахиад л одоо судалгаа шинжилгээнүүд хийх иймэрхүү асуудал болж байгаа л юм шиг байна л да. Тэгээд ямар ч байсан энэ бол тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлнэ л гэдээсэн. Тэгээд нэг аимшигтай юм ингээд байгаа. За одоо ингээд ахаад шинжилгээ хийя. Ахаад яа. Нөгөө тэзүүчин ахаад боловсруулагдана. Одоо сая витер хэлсэн шүү дээ. Баг нэг их 80 те. Тэзүүнд. Тэгвэл ахаад бас ахаа мөнгө төр бусын төс. Ингээ гих мэтлэнгээр ингээд цаасанд өргүү зардал гаргаад ах юм уу? Одоо түрүү хэлсэн нөө метро төсөл 2011 онд нэг тэзүү боловсруулж өгсөн. Жайка нэг тэзүү боловсруулсан. 18 онд тэр бэлэн тэзүүнүүд байхад чинь яагаад дахин тэзүү хийгээд өгдөг вэ гэдэг асуудал байгаад байна л та. За GoGo дээр бас туулын хурдны замтай холбоотой нэг мэдээлэл. Туулын хурдны замын төсвийг 2016 онд 594 тэрбумаар баталсан байдаг. За 2025 онд болохоор зэрэг 2.3 их 80 төгрөг болгож. За 2000 ойрын хугацааг яриа л да. 2024 онд гэхэд 900 хэдэн тэрбум төгрөгөөр уулна анх баталсан байт юм л. За 3 сарын дараа өөрчлөөд энийг 1.1 хэдэн их 80 болгож өөрчилсөн байт. За 25 он руугаа ороод ирсэн чинь дахиад энийг нэмэж явчихсан. За яагаад нэмсэн гэхлээр зэрэг 3 км гүүрэн байгууламж байсныг нь бүр нэмээд ингээд урт гүүрэн байгууламжтай болох юм байна. Тулгуур багнууд энэ зүйлүүд шиг зарлаа. Тэгээ бид нар нөгөө яриад байсан 1 км замыг 70 тэрбумаар барина гэдэг чинь юу гэсэн үг вэ гэдэг энэ зүйл яриад байсан чинь гол ажлууд нь болохоор нөгөө нэг голын голдрол руу том нөхөхөн. За тэнцэн нэм цементэн тулгуур багнууд барина. Энэ дээр бол хамаг зардлууд нь явж байгаа гэдэг юм зүйлийг хэлээд байсан юм лээ. За ингээд ямар ч байсан 10 жилийн өмнө бол 594 тэрбумаар батлагдчихсан. За тэрнээс хойш одоо мөнгөний хайшруулаа нисэж өгсөн л дөө. Одоо 2016 7 оны үед л доллар 1700 төгрөг байсан билээ шүү дээ. Одоо чинь 2 дахин нугаларчаал нэр. За засгийн газрын хэрэглэх газрын дарга инх хоёрын үед туулын хурдны замд өнгөрсөн жил 500 тэрбум төгрөг шийдсэн. За энэ онд 800 тэрбум төгрөг төсөвснөөс одоо мөнгөний гаргаагүй байгаа гэж. За энэ 500 тэрбум төгрөг чи их мапантай болоод байгаа шүү дээ, тийм. Нөгөө даатгалын байгууллагуудаар баталгаа гаргуулад тэгээд бүгд найр хятад ард улсын компаниуд руу шилжүүлчихсэн. Тэгээд тэр нь яг хийгдсэн ажил юуч байхгүй байгаа. Гүйцэтгэл ерөөсөй байхгүй байгаа гэдэг ийм зүйл яригдаад. За дараа нь болохоор зэрэг эргэж ярьж байгаа. За Эрдэнэ нэлэг. За энэ нь болохоор зэрэг Nanovo Green Energy Mongolia компани гүйцэтгэл Эрдэнэ бэлгийн хувьд болохоор татвар төлөгчдийн мөнгөөр хувийн хөвшилтөөхөө өрсөлдөх компани үүсдэг жишг тогтсон. За энэ хүний хувьд ямар зүйл хийсэн бэ гэхээр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх юм төслийг 2010 оноос хэрэгжүүлээд за 2022 онд одоо ингээд нийслэлтэй гэрээ байгуулгаад улсын хурлын гишүүнтэй санамж жижиг хийгээд за ингээд худалдан авах гэрээ хэрэгжүүлэх ингээд төвчөндөө ирчгээд байсан чинь гинт Улаанбаатар түншлэл гэх компани гараад ирсэн. За энэ Улаанбаатар түншлэл гэдэг компани чинь бид нар бас ярьжсэн да нэг хог хаягдлыг шатаагаад эрчим хүч үйлдвэрлэнэ гэдэг. За энэ бүгд найрд хятад ард улсын хөрөнгө оруулалттай юм компани байсан. Тэгээ сүүлдээ энэ компани нөө янз бүрийн хил аманд өртөөд ирэхлээр зэрэг өөрснөө нэрээ татгал за дахин өөрснөө энэ цонгон шалруулалт хийхийг өөрснөө уриалсан юм бэл. Хятадын компани. За гэх мэтээр одоо ингээд нэг хувийн компани бүх бичиг цаасаа болгоод хөрөнгө оруулагчаа дуудаад ингээ хийх гингүүд л энэ чи их ашигтай гэрээ биш үү? За энэ дэр нэг юу оруулчих гээд улс өөрөө Улаанбаатар түншлэл ч юм уу Улаанбаатар хог ч юм уу нэг юм компани байгуулаад өрсөлдөөн болоод ороод ирдэг. Тэгээ өрсөлдөгч болгож орж иртээ яадаг вэ гэхээр зэрэг ямар нэгэн тендер зарлахгүй зарласан тендер нь яг өөрийнхөө оруулж ирж байгаа компани тохируулсан үзүүлэлтүүдийг нь тавьчихдаг. Эсвэл
одоо ямар нэгэн шалгаруултгүйгээр явуулна гэх мэт юм. Шууд худалдаа авахчаас тодруулна гэх мэт ийм нөхцөлтэйгээр явдгаа гэдэг юм зүйл. За иргэн Болор Эрдэнэ Нямбаатарын эрх мэдлийг нэмэх хууль баталсан улсын хурлын гишүүд өөрсдөө тендер авч компани оруулж ах トゥ удаа идүүлэх л гэж. Өнгөрсөн жил батлуулсан нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг чинь улсын хурал батлаад дэмжиж явсан. За энэ дэмжиж байгаа хүмүүсийн хувьд болохоор за энэ хуулийг чинь дэмжүүл яах юм? За тэгвэл манад нэг тим компани байдаг шүү. Манай дүүгийн ахын, миний найзын, нөхрийн, ах дүүсийн. За энэ компани тэгвэл нэг тим тендер өгөөдгөөр гих барьцаагаар хууль конов дардгаа гэдэг юм зүйлийг иргэн Болор Эрдэнэ бас хэлж байгаа юм бил. За ингэж байна. За 2023 оны 1-р ангид орсон хүүхэд одоо яригдж байгаа 10-аас 12 найдын үзүүр зарцуулсан бол өнөөдөр бүгд уншдаг болчихсон байхаар мөнгө. Гэтэл ийм хэмжээний мөнгийг хаанх нь мэддэхгүй компаниуд руу гаргачихсан. Нямбаатарт хийн боломж олгосон байг бол 2024 онд бүрдсэн улсын хурал өөрөө юм аа. 25 оны 1-р сард туулын урдны зам төсөлд 2 их найт төгрөгийн төсөвөнд болгож нэмсэн. За мөн 25 оны 1-р сард нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040-оор 70 тэрбум Америк доллартай төсөвтэй 24 мега төсөл орж ирэхэд улсын хурал нь өөрөө батлаа явуулсан шүү дээ. Тэгээ ингээ өөрснөө баталж явуулчаад эргээд ингээ явдаг. Энэ бол улс төрчсөн үйл ажиллагааны одоо Болор Эрдэнэ гэдэг хүний хэлээгүй үг шүү. Зүгээр улс төрчөөд яваад байна гэдэг юм зүйлийг л одоо зарим гишүүд нь байршуur. За иргэн амар заяа. Нийслэлээс хэвлэлүүтэй хийсэн 3 тэрбумын гэрээ бол зөвхөн мөсөн уулын орой гэж. Одоо нийслэлээс ийм гэрээ авсан хэвлэлийн байгууллагууд одоо топ 10 гэл өнөөдөр гараад ирчихсэн байх шиг үлээ л дээ. Хамгийн дээдлэн гэхэд ч одоо хэдийг авчихсан бэ? 30 сая гэж. 39.9 сая ч үлээ тий. 30 сая гэж. 30 сая гэсэн. Тэгээл ингээл 20 хэдэн сая 15 сая заа ингээл багадаа 10 сая төгрөгийн гэрээ. За 4.9 саяар бол зөндөө байгууллагууд хийдэг бохоо. За энэ ийм гэрээнүүдийг хийх хэлбэрээр ингээд нийслэлийн хэвлэлийн албаны хүмүүс чинь нөгөө дуйлааны үеэр нэг цагтаа өргөдөд байсан асуудлууд шинтэл холбоотой байх л гэж таамаглаад байгаа юм л. Тэгээ яадаг вэ гэхээр зэрэг өөрөөсөө нэг юм хэвлэлийн компаниуд, хэвлэлийн нэртэй компаниуд үйл ажиллагааны чиглэл нь хэвлэл мэдээллийн гэсэн тодотголтой компаниуд байгуулад тийшээ мөнгө шилжүүлээд буцаага гаргаад авдаг. Иймэрхүү хэлбэрээр явсан байж магадгүй. За энэ ч бол одоо бүр нөгөө тоон байлэлт 2024 онд 1 тэрбум 637 сая 374 мянган төгрөгийг за 2025 онд 1 тэрбум 507 сая 335 мянган төгрөгийг нийтдээ 3 тэрбум 194 сая 709 мянган төгрөгийг хэвлэл мэдээллийн зардал гэж нийслэл зарцуулжээ. Ямар энэ хүссэн үсээгүй Нямбаатар таны сошиал дах ажил бол олон нийтэд хүрээд идэг. Та өөрөө хитэн дагагчтай болоод би зүгээр ингээд лайв хийгээд амьдрахад бол амьдрахаар юм байна гэд өөрөө ярьжсэн юмстэй. Тэгээ энэ олон мөнгө төгрөг чи хаашаа явд. Тэгээд одоо тухайлбал Монгол коммент нэвтрүүлэг дээр урцагааны энийг ингэж яана тэгж яана гэдэг энэ мэдээл болж байгаа үйл явдлыг болж байгаагаар л оруулдаг. За болохгүй байгааг ингээд болохгүй байж тээ та ингээд тэг сондгоогоор явуулах санал асуулга олон нийтийг хамарсан зүйл дээр явуулж чадахгүй Нямбаатар дарга ингээд болохгүй байх шүү гэдэг зүйлийг болохгүйгээр нь хэлээл ингээд явж идэг. Энд чинь өөрөө ингээд мэдээллийн хэвлэл мэдээллийн байгууллагууд чинь үйл явдлуудаа өөрснөө хөргөж идэг шүү дээ. Тэгээ яг юунд зарцуулсан юм бэ гэдэг юм сонирн байгаа юм л та. Нөгөө хаалтын гэрээ гэдэг. Сөрөг мэдээллийг юусоо гаргахгүй шүү гэдэг юм асуулт байсан юм уу? Эсвэл дандаа магтан дуулах тийм дуу хоолойнууд нь байх хэрэгтэй байсан юм уу? Нэг бол өөрснийх нь хувийн компани, өөрснийх нь төрийн бос байгууллага байсан. Тий, дандаа нэг тиймэрхүү зүйлүүд рүү за хэвлэл мэдээллийн байгууллагуудын компаниудын нэр бол байлаа л тий одоо. Тодорхой хэмжээний сайтуудын мэдээллүүд нэрүүд бол явж илээ. А гэхдээ зарим нь бол зүгээр л одоо ингээл төрийн бус байгууллага одоо юу ч гэнэ үү хувь иймэрхүү зүйлүүд рүү шилжүүлсэн юм асуудлууд. Тэгээ нөгөө нэг хэвлэл мэдээллийн зардал гэж байгаа мөртлөө хэвлэл мэдээллийн байгууллагуудаас илүү нөгөө инфлюенсер гэдэг хүмүүс рүү те сошиал одоо олон дагагчтай хүмүүс рүү гэдэг ч юм уу иймэрхүү байдал руу шилжүүлсэн байдаг. За туулын хурдны замын тараас төрсэн улиас бургас ойг тайрах ажлыг хийсэн компанид 352 саяын шийтгэл ногдуулсан. За энэ аж ахуй нэгж бол ажил аваад үүргийнхээ дагуу гүйцэтгсэн байх л. Тэрнээс одоо өөрснөө ороод хятадчихсан зүйл биш билгүй. Тэгээ одоо ингээл нэг аж ахуй нэгж байгуулга гэхэд л буруутай одоо буруу шийдвэр, буруу бодлого ийм үр дүнд нь 352 сая төгрөгөөр шийтгэүүлээд өнгөрөх юм чинь. Тэгээ энэ шийтгэлийнхаа мөнгийг одоо бодвол шүүхтэл авах байлгүй дээ. Шүүхтэл энэ нийслэлийн засаг даргын тамгын газраас ч юм уу нийслэлийн засаг даргаас эсвэл одоо туулын хурдны зам төслөөс биднэрт одоо ингээд ажил олгоод ингэж тэг гэдэг үүрэг даалгавар өгсөн тэрнийх нь хүрээнд хийсэн. Одоо бид нар тэгвэл тэнцэнээсээ мөнгө гаргаж авнаа гэх мэтэр ингээд шүүхтэл явах хаад. Шууд гаргаад өгчих мөнгө
аж ахуйн нэгжүүдэд одоо байхгүй л ах гэж бодоод байна л. За иймэрхүү мэдээлэлүүд юу вэ? За чамд өнөөдрийн сонсголттой холбоотой улс төртэй холбоотой юм. За тэгээд за ингээд туулын хурдны зам бүтлгүүчлээ. За гол санаа нь бол одоо нөгөө тэзүүгээс болоод байгаль орчны үнэлгээ хийгээсээ болоод гээд байгаль орчны үнэлгээнд дэр бас нэг иргэний юм ирсэн. Нөлөөлөх байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээг ер нь төрүүлж хийдэг болъё. Нөгөө нэг байгалийн дурсгалт газар гэж ярьдаг шүү дээ. Энийг л төрүүлж авдаг болъё. Тэгэхгүй тэзүү нь одоо гүйцээгүү байхад эхэлдэг энэ зүйл туулын хурдны замаар төгсгөөч гэд. Иргэд бас ингэж ярьсан. За тэгтэл туулын хурдны зам ярьж байгаа те сэлб дид төвөө нураага татаад унгаачих вэ. Энэ сэлб дид төв чинь туулын хурдны замаас чи шал ондоо юм шүү гэдгийг иргэд байр суурь илэрхийлсэн. За үүний цаан чи одоо өчнөө мянган ажлын байр, за тэгээд туслан гүйцэтгэгч компаниуд эний тэрэгэд олон юмнууд байгаа шүү. Тэгээ яагаад зөв ажиллаа бас ингээд татаад байгаа юм бэ? Энэ нэг хомргонд нь явчлаа гэд. За тэгээд энэ иргэн ярьсан юм аа. Тэгэд яриагаар нь бичиж. Тэгээд явагдаж байна. Тэгээд ашигтай боломжтой байж байгаа, боломжгүй байж байгаа. Нийт гэрээ дахин төлөв тоолын орон сууцны зарилхан 70,000 хүнд авах гэсэн төвдийн нэг нь бас би өөрөө байгаа. Тиймээс гэрээ дахин төлөвийг сайн явах хэрэгтэй. Үүний нэг жишээ одоо энэ сэгэлтүүд байна. Энэ сайн явж хаад энийг төлөвсөндөө тооны хадны замыг зогсоохын тулд нөгөө төслийг бас таваад яаж юм бэ? За тэгж байгаа. За тэгээд аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл ярьж байгаа. За бид нар яг үнэндээ санхүүжилтээ аваагүй. Ингээд 7 давхар барилга барьсан хүн байгаа юм л та. За нэг давхрын нь бол ингээд санхүүжилтийг өгцөө. За 2 3 4 5 6 7 гэд тэд нар санхүүжилтээ өгөөгүй. За үүнээс чинь болж одоо бид нар одоо нөгөө хүмүүс нөгөө туслан гүйцэтгэж хүмүүсээс зээлдэг, хуйлдаг, за маргааш гэж аргалдаг янз бүрийн юм болоод ингээд ирсэ. Тэгэд ийм том төслөө одоо ингээд зогсооснороо эргээд ардаа байгаа том үр дагаврууд татаад унгаач шүү гэдэг зүйлийг чинь яриад байгаа. Тэгээд нөгөө хэрвээ эний чинь ингээд сэлб дитүү яачих юм бол нөгөө нэг ипотекийн зээлийн очир ингээд хоёлоо баахан ярьсан, орон сууцны залилан гэж баахан ярьсан. Сэлб дитүү чинь бүр өөрөө зарим зорилтод бүлэгтэй байгаа шүү дээ. Багш нар, эмчнэрт одоо тэдэн хувийн заримд нь баг одоо 10% урьдчилгаатайгаар 6% хөнгөлөлттэй нөгөө нэг ипотекийн зээлийг олгох журмаар гих мэтэр ингээд явуулах. Иймхүү төслүүд үндсэндээ багтаа. Тэгээд түрүү нөгөө зогсоолыг нь одоо зарах хэлбэрээр 640 тэрбумыг босгоно гэдэг ингээд ярьжсэн тийм. Нөгөө нэг давхруудад нь үйлчилгээний байгууллагууд орно. За тэр үйлчилгээний байгууллагуудыг нь худалдан борлуулах хэлбэрээр нийслэл одоо тодорхой хэмжээний орлого олох зорилттой байгаа юм билээ. За энэ орлогыг бол яг одоо бол зарж эхлэегүй л байгаа юм билээ л дээ. Энэ ирээдүйд олох орлогоо одоо төсөөлөөд нийслэлийн төсвийнхаа нөгөө зардлыг төсвийн тодтгол дээр 640 тэрбум төгрөгийн орлого зардал нэмэх ийм агуулга орж ирж байгаа юм билээ л дээ. Тэгээд бас нэг иргэн ярьсан. Би тэр иргэний юг бас олдгоо. Яг өнөр өгчээд. Тэр иргэн бол бас л ялгаагүй хятад компаниуд шалгарсан. Одоо шүүмжилж байгаа. Иргэн бол магчжсэн нөгөөдөг шүүмж. За хятад компаниуд шалгарсан. За тэгээ Монголын гүйцэтгэгч нарт ингээд хэсгээр нь өгсөн. Одоо өөрснөө багцаар нь шалгарч дим байна. Тэгээ багцаар нь мөнгө авчиж дим байна. За тэнгуүтэ Монгол компаниудтай уулзаад за одоо чи энийг тэдэн дөрөвд хийгээд өгч. Эдэн дөрөвд хийгээд өгч гэд манай аж ахуйн нэгжүүдийг оруулдаг юм байна. Ингэж шалгарч яснаас биднийг өөрсний шалгаруулчихгүй яасан юм бэ? Заавал тэгж нөгөө хятадын компаниар дамжуулах ч юм уу ийм юм байдаг юм уу гэдэг нэг юм санаг. Одоо нэг үгээр хэлбэл гууттай чихэр авал нөгөө хятадууд нь за маа чи нэг өөрөө нэг цаанаа гуут дүүрэн цогтой үлдээл ингээд сууж явах нь шүү. Гэхдээ хятадуудын одоо яг энэ хятад компаниудын хийж байгаа үйл ажиллагааны яг нэг жишээнүүд байгаа л да одоо энэ Баянбүрдийн тойргийн хойно баригдсан нэг хятад хаанч манцтай нэг байрнууд байсан шүү дээ. За тэр хавийн барилгыг бол явцыг бол хараад баг. Тэнд жоо Монголын компаниуд шиг ингээ хятадын компаниуд. За хятадын компани тэр барилга бол маш хурдан хугацаанд ингээ баригдсан. Одоо баг орчин суугчд авч гинүү яаж. Тэгээ ингээ харахаар зэрэг зам амаа ингээ хурдан тавьчих юм. Тэгээ замаа тавьчаад барилгуудаа бариад эхэлчих. Тэгээд огцлт маш сайхан хийх. Тэгээ Монгол компаниудын болохоор зэрэг ингээ баригдаад байх юм. Цаг хугацаа бас нэлээд алддаг юм байна. Иргэн тойрны тогтчлтон дээр бас нэг анхаарал хандуулдаг байна гэд зөрүүтэй зүйлүүд бас нэлээд байна. За гэхдээ бид нар чадахгүй байна гэдээ алин болгон бас гадныханд мөнгө өгөөд байхад тий өөрснийхөө мөнгийг эх орондоо үлдээх арга хэмжээ чинь л ерөөсөө үндснийхээ компаниудыг дэмжигэл асуудал шүү дээ л гэж. За завсралгаа авах цаг ойртож байгаа юм байна. Би бас нэг хэд хэдэн хамтран ажиллагч болон
бусад гэрэл гэгээтэй гэсэн мэдээллүүдээс сонгоод дуулах гэж бодож байна. За өнөөдөр чинь Монгол улсад энэ эрүүл мэндийн яамны захин хуудас дээр гарсан билээ. Им эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлгаа лабораторитой болж байгаа юм байна. Бид нар одоо ямар чанартай ямар им хэрэгэлдэг юм бэ гэдэг зүйл нь тодорхой үгүй байгаа гэсэн тийм. Зүгээр л энэ бол толгойн им, энэ бол одоо зүрхний им гэдэг ч юм уу ийм имнүүдийг л импортлож оруулж ирдэг компаниудын нь мэдээллээр нь л ууч хэрэгэлдэг байсан. Тэгээд тэр нь чанартай юм уу, чанаргүй юм уу, дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвшөөрсөн юм уу, зөвшөөрөөгүй юм уу, хорт нөлөөлөл нь юу байдгийг, одоо зүрхний юм уухад бөөрөнд нь муу байдаг гэх мэт ийм асуудлууд бас байдаг шүү дээ. За тэгвэл энийг шинжилгээний лаборатори Монгол улсад албан ёсоор нэгдэж байгаа юм байна. За өнөөдөр эрүүл мэндийн сайд Бачуугар яг Монгол улсын ерөнхий сайд учрал нар яг энэ лабораторийн нээлтэн дээр бас очсон билээ. За энэ чинь бол одоо ерөнхий сайд учрлын хийснээр бол хэдэн жилийн өмнө бол Монголд эмчийн чадвар биш, эмийн чанар дутагдж байна гэж улсын хурлын эндэр дээрээс гишүүн багтаа хэлж исэн. Улсын хурлын гишүүний хувьд хүний эмийн чанар хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах төр хороог санаачлан байгуулж байжсны дотор эмийн үндэсний лавлгаа лабораторийг чадваржуулах асуудал багтсан. Өнөөдөр бидний нээж байгаа энэхүү лаборатори нь Монгол Улсын засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм а гэдгийг ерөнхий сайд бас онцолж байгаа. Тэгээ эрүүл мэндийн сайдын хэлснээр бол одоо бид нар улсдаа орж ирж байгаа им эмнэлгийн бүтээгдэхүүнүүдийн чанар шаардлагыг бол хангана. Энэ бол Монгол улсын болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чанарыг хангаж байгаа юм байна. За энийг бол хэрэглэж болно. За энэ бол хангахгүй юм байна. Энийг одоо хэрэглэхийг хориглоно гэх мэтээр ингээд явах боломжтой болж байна гэдэг. Тэгээ маш их бас томоохон төсөл болоод нэлээд их хэмжээний санхүүжилттэй. Тэгээд маш том ийм орчин үеийн лабораториудыг суйрлуулж байгаа. За бүрэн хүчин чадлаараа бол одоо 8 сарын 1-ээс ажиллаж эхэлнэ гэсэн юм мэдээлэл байгаа юм бэл. За дараагийн мэдээлэл нь оюу толгой бас нэг юм мэдээлэл UBN дээр зураг тууцаараа гарсан билээ л дээ. За 2010-аас 24 оны хооронд Монгол улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн одоо $2625-оос $6751 болж өссөн байт юм байна. За үндсэндээ 10 он гэдэг чинь оюу толгойн үйл явц ихснээс хойш гэж үгс шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ 14 жилийн хугацаанд 24 оноор боцсон мэл 14 жилийн хугацаанд гэхэд л одоо 4000 орчим доллараар өсчихсөн байгаа. Тэгээ 2 дахин баг өсчихсөн байгаа ийм дүр зургийг харуулад за жилд дунджаар бол $275 өсөж байсан. За үүнд одоо оюу толгойн хувь нэмэр жил бүр $527 байсан байна гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. Нийтдээ одоо дотоодын нийт бүтээгдэхүүн үнийн өсөлт үүсгэхэд татвар төлөгчид болон за тэгээ томоохон одоо энэ хөрөнгө оруулагч компаниудын хөрөнгө оруулалт бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа шүү. Олон ажлын байрнуудын асуудал бас байгаа шүү гэдэг зүйлийг хэлж байна. За дараагийн мэдээлэл энэ шинэ авиа компани Монголд бас бий болсон билээ шүү дээ. Номингийн. За энэ болохоор нөгөө Чингис Airlines гэдэг ийм авиа компани байгаа юм байна. За энэ авиа компани бол одоо урамшуул буюу нэг дээр нэмэх нэг буюу би нэг билет авахд надтай хамж яваа хүн үнгүй явах энэ боломжийг одоо олгож байгаа юм бэл. За Номын холдинг компани шинэ одоо бизнесийн төрөл болох Чингис Airlines Unity гэдэг орон нутгийн нислэгээ үйлдэж эхэлснийг та бүхэн бол мэдж байгаа бах. За товлогдсон байгаа нислэгүүдтэй нэг дээр нэмэх нэг урамшуул зарлаж байна. За 70 задгаж чиглэлд гэхэд 6 сарын 17, 6 сарын 19, 6 сарын 20, 21, 17, 19, 20, 21 гэдэг өдрүүдэд нэг дээр нэмэх нэг явах нь байна. За мөрөн чиглэлд 6 дугаар сарын 20-нд бас нэг дээр нэмэх нэг гэдэг ийм зүйл явах юм байна. За ховд гэдэг ийм зүйл бичсэн байна. Гэхдээ нэг дээр нэмэх нэг гэдэг зүйлээ яг над дээр ирүүлсэн материал дээр бол бичээгүй болохоор би бас худлаа мэдээлэл өгчихгүй гэж. За ямар ч гэсэн ховд руу бол 6 сарын 24, 28-ны өдрүүдэд нислэг үйлдгээр болж байгаа гэсэн юм мэдээлэлүүд байгаа бол. За ингээм 1800 2888 гэдэг дугаарыг утсан дээрээс та бүхэн мэдээлэл авах боломжтой юм биш үү? Маш их боломж. Одоо аял зугаалгын үе хийж байгаа орон нутгийг зорих зүйл нэмэгдэж байгаа. Тэгээд нөгөө хөгшин настай ээж аав хөдөө орон нутг ус руу навж явах гээд байдаг. Замын машинд бас ядрах гээд байдаг. Тэгэхээр зэрэг ийм нөхцөл байдлаар нисэгчих юм боломж байна шүү гэдгийг бас тий дуулах чи. За энэ чинь юу гэж нэг талдаа одоо 596 мянган төгрөг, хоёр талдаа сая төгрөгийн үнэтэй байхад одоо хоёр талдаагаар нэг хүн явахад л одоо нэгсэндээ сая төгрөгөөр хоёр хүн хоёр талдаа явчих нь шүү дээ. За ийм боломжийг бас Номингийнхан Чингис Airlines бол олгож байгаа юм байна гэж. За дараа нь Баяр наадмын одоо үйл явдлууд бол
эхэлж байгаа. За байж байгаа. Би энийг эхлээд дуулах гэж бодож байгаа. Энэ юу гэхэлэр зэрэг за аймаг сумдын баяр наадмын товыг бол танилцуулж байна гэд. Игүүр дээр мэдээлэл гарсан байлээ л дээ. За 6 дугаар сарын 26 27-нд Алтан булаг. 7 дугаар сарын 2-3-нд одоо Сэлэнг аймаг шүү энэ. Зүүн бүрэн гээд за ингээ Шаамар, Баянгол, Мандал, Сайхан, Түшиг гэл ингээл явж байна. Өмнө Говь аймагт одоо Сумдын наадам, Өмнө Говь аймгийн 95 жилийн ойн баяр наадам 8-9-ний өдрүүдэд болох юм байна 7 дугаар сарын. Цогццын сумын наадам 5 толгой компани 60 жил болох юм байна. За Хинтэн аймагт Сумдын наадам, Хинтэн аймгийн баяр наадам болоод 8-9-ний өдрүүдэд. За ингээ 4 аймаг ямар ч байсан баяр наадмынхаа товыг тогтоосон. Сүхбаатар аймаг бол одоо 24-өөс 26-ны өдөрт болох юм байна. Төв аймгийн Алтан булаг сумын 90 жилийн ой болох юм байлээ. За Дархан хотын бас тэгш ойн баяр, Эрдэнэ хотын их тэгш ойн баяр. За одоо маргааш гэхэд чинь Отгон тэнгэрийн хайрхны, Очирван хайрхны төрийн дахилгын ёслол үйл ажиллагаа болно. За зарим аймаг сумдуудын бас 100 аймагуд байхгүй байгаас сумдуудын 90 70 100 жилүүдийн тэгш ойнууд ингээд болж байгаа. За ингээд баяр наадамтай холбоотойгоор бид нар чи яадаг вэ гэхээр зэрэг үндснийхэн гоёл хамгийн гол хувцас болох дээл хувцаараа гойж эхэлдэг. За тэгвэл дээл хувцаа бэлтгэж байгаа, авах гэж байгаа хүмүүс байх юм бол энэ мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Төмөн торог Монгол цамц яг энэ арга хэмжээг бас зохион байгуулж байгаа юм билээ. Сонгогдсон Монгол эрхтэй дээлүүд бас хямдралтай байгаа шүү гэдгийг бас дуулгая. За дээрэс нь Монгол цамцаа хослуулж, ижисүүлж явахын боломжийг бас олгож байгаа юм билээ. За ижисүүлээд авах гэдэг чинь одоо гой хээтэй ч юм уу те цагаан хоёлаа гой цагаан дээл өмсөө хоёлаа гой ногоон цамц өмсөөд ч юм уу ингээ ижсүүлээд авах боломжтой. Тэгээ дээлтэй холбоотой бүх аксессуар бас Төмөн торгын зар худалдаалan борлуулагдаж байдаг юм Монгол малгай байна. За дээрээс нь салдгүй ингээ гутлнууд байна. Ботинг болгочдөг, төрүүтэй болгочдөг иймэрхүү гутлнууд бас байгаа. Дээл бүс гоёлнууд нь бүгд байж байгаа. За ингээд баяр наадмаар хос дээлэр гоёлоод Монгол цамцны хамгийн өргөн сонголтыг бол Төмөн торгоос авах боломжтой. Хоёр салбартаа мөн хороолол болон яармгийн салбартаа хямдралд орсон дээл бусад бүтээгдэхүүнүүдээс бас худалдаалж байгаа. Нөгөө торгод аавны хямдралууд нь ч гэсэн бас үргэлжилж байгаа шүү гэдгийг бас дуулгая. За тэгээд та бүхэн 70 тэгтиг 1133 гэдэг дугаарыг уснаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь авч болно. За дараагийн мэдээлэл нь Blue Mongolia Boer гэдэг юм задгаа усан сэлтийн тэмцээнд 10 гаруй улсын 100 гаруй орчим тамцсан өрсөлдөхөр усныг UBN бас мэдээлж байгаа. За энэ мэдээлэл одоо Монгол тим наадам болох ч яана гэдэг мэдээллийг дуулгаж өгсөн бол за одоо бүр 5 мовн гараад ингээ явчихсан байна. Далайн хаадууд клуб 15 жилийнхээ ой хүрээнд энэхүү тэмцээнийг бас зохион байгуулж байгаа юм байна. За Boer нөр бол одоо нөгөө нилээд хол алхаад байхад хүний хөлөөр нь шагаа шилбэр нь одоо бүсдгийг нь татчихдаг бас нилээд намуухан аюулгүй байдлыг нь хангах хэмжээний нуур гэж ойлгож болно. За энэ газарт л одоо ийм томоохон арга хэмжээ аялал жуулчлалын бас нэг томоохон бүтээгдэхүүн болоод явах боломжтой ийм арга хэмжээ зохион байгуулагдаж байна. За Boer нурмаар Монгол улсын усан хил тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор онцгой байдлын байгууллага, менингийн застав, хилийн застав зэрэг хил орчмын аюулгүй байдлыг хангах бүх байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэд зохион байгуулагчдын зүгээс одоо мэдээлэл өгсөн бэл. За ингээд гоё арга хэмжээ болох юм байна. Усан сэлтийн олон улсын нээлттэй тэмцээн болох юм байна. Гэр бүлийн хөгжөөнд нугас уралдаан болох юм байна. За бич фестивал, оройн концерт, DJ шоу, галт шоу болон үндэсний урлагийн тоглолт, байгаль орчныг хамгаалах аян зэргийг зохион байгуулнаа. За ингээд тэмцээний оролцогч аялагчдад зориулж 6 дугаар сарын 26-нд Дүнжин гар худалдааны төвөөс автобус явуулахаар төлөвлөд байна гэсэн ийм зохион байгуулагчдын мэдээлэл байгаа юм байна шүү. За ингээд завсарлчаад эргээд үйл явдлын мэдээллүүдийг дуулгая да. Pocket safe, pocket safe, pocket байхад bit so safe, pocket байхад bit so safe. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста Рико. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресс бүү автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүрээр итгэв. Монголдо үйлдвэрлэв. Япон улсын Окинава арлын далайн бор замгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт
шархлаа гэмчлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг фастраг уугаад ходоод өвдөх цовиргүй эрүүл амьдарцгаая. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толгонд потхийн тайван үнэрийг одоор айлгана. Өөрийн угаалгын програм дээрч потхийн эхлээд Ariel Pot дараа нь хувцас хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас потхийн шинэ Ariel All-in-One Pots хүүхд хүрхгүй газар хадгална. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолт, мартал санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шинэ хэрэглэгч болоорой. Танд агарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй нэ. Нэг юм мартагүйз хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хамтдаа өнгөрүүлсэн хорон бүхэн хамгийн үнцэнтэй. Жинхэнэ паста, Pasta Rico. Pocket safe, pocket safe. Pocket байхад бит so safe. Pocket байхад бит so safe. За 18 цаг 47 минут болж байна. Гарсан мэдээлэлтэй холбоотой ирсэн сэтгэлдлүүдээс бас зах сугасан дуулга явчих. За их хурлын залхуу гүшүүж ер нь юу хийж гүйгүүлсэн гэсэндээ сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй зэрэгцсэн амарч явах гээд яарад байдаг юм бэ? Яарад байдаг байна л гэсэн сэтгэл байна. За ажиллаа хийдгүү улсын хурлын гишүүд юундаа амардаг байна? Ард түмнээ бодооч л гэсэн байна. Японд цоог өрөөд сууж байна гэсэн шүү. Бичлэг байгаа гэсэн мөнгө өрөөж явж байна даа л гэсэн байна. Наадмын нээлт хийж байна гэд үхэр тэргэнд хүн хөлжигдэг манай ухаантнууд дэлхийн хөл бөмбөгийн тэмцээний нээлтээс багч болов санаа аваасаа даа л гэсэн байна. Баярмаа гишүүнд ажлын амжилт хүсээ сайн сайхныг хүсье. Тэтгэврийг 7 сарын 1-ээс нэмийгээд нэгдсэн үндэсний байгууллагууд өргөх бичиг бариад байсан юу болсон болоо? Хариу нь ирсэн болов уу? Хоёроо яриад өгөөрэй л гэсэн сэтгэл ирсэн байна. За нөгөө нэг тэтгэврийн шинжилтэй холбоотой сайн нэг яригдаад байсан шүү дээ. Хоёулаа бас нэг тайлбарлал одоо 2013 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсийг тэгнэ ингэнэ гэдэг нэг зүйл. Тэр чинь зүгээр хуулийн төсөл шүү дээ, тийм. Төсөл явж байгаа. За төсөл мэдээж улсын хурлаар хилцэгдэн. За энэ хаврын чуулганаар бол баг энэ янзаар бол эрс бүрдэхгүйгээр хилцэж чадахгүй юм шиг байна л да. За арцтын хамнаас юу хийх вдэ дүүчин тээвэр гэж баахан мөнгө итгэл гэж байна. Сайн зориг хотын орлогч хийж байсан. Энэ холбоотой шүү л гэсэн байна. Нямбаатрыг өмөрөөд байсан хүмүүс Нямбаатар ийм их мөнгө хулгайлж авсан байх шүү дээ л гэсэн байна. Ингэж их хулгайлж байгаа юм чинь яаж өөдлөх вдэ л гэсэн сэтгэлийг ирүүлжээ. За тухайн үедээ бас ярьж лсэн л да. Хот гэдэг чинь ерөөхдөө нэг яамнаас илүү их төсөвтэй болсон юм байна. Хамгийн баян яамнаас ч илүү төсөвтэй байна. Ийм их төсөвтэй бол ингэж ажиллахаас өөр аргагүй гэдэг. Нямбаатрыг хотын даргыг одоо хамгийн ажилсаг мундагаар нь ярьсан мөнгөтэй хүн бол нэр ажлыг бол умалцуулдаг юм байна л. За Нямбаатрыг хүчээр дуудаж авчрах хэрэгтэй шүү дээ л гэсэн байна. Танаа хідээр хаалт хийсэн бэ? Бэлгээ чи хайцсан юм бэ л гэсэн сэтгэл байна. За манайх одоо энэ мөнгө төгрөгтэй холбоотой байх юм бол баримт нотгоог нь гаргаад ирвэл одоо хүлээн зөвшөөр ёо ямар ч хаалтын гэрээ энэ дээр хийгээгүй. За бэлгээ бол 6 сарын 1-ний өдрөөс эхлээд амарсан. Ээлжийн амралтаа авсан. Өнөөдөр одоо сар дундаа орж байна. Мэдээллийг нь би бол хүргээж явуулсан байгаа. За хуулийнхан буюу прокурор авилгалтай тэмцэх газрынхан гэж ажиллаа хийдэггүй нийгэмтэй босно нь гамшиг болоод байна л гэсэн сэтгэл байна. 2.3 их найдаар хөдөө орон нутагтаа хөгжүүлээд ажлын байр бий болгоул наа төгжрөл утаа хоёр чинь байхгүй болно доо. Мянган зам бариад төгжрөл арилахгүй шүү дээ л гэсэн мэл. За энийг бас яг зөвлөлүүдэд хэлсэн байсан л. Бид нар одоо нэг юм бетонд ус игээл юм. Одоо тэр ус тэр нь одоо бидний ачаал واخгүй хүн ам ингээл тэгэхээр ус дүүрэл энэ. Тэгээ бетоноо жоохон томруулангууд л нөгөө ус нь дахиад дүүрэл энэ. Бид нар хичнээн зам гүүр барьсан ч тэрэн дээр төгжрэл энэ. Тэгэхээр зэрэг энэ дээр чинь одоо нэг томоохон эдийн засгийн хөшүүртэй болгож явахгүй бол ерөөхдөө болохгүй юм шиг байлээ л дээ. Тэгээ нөгөө яг энэ хүний хэлдгээр орон нутагт хөгжлөө сайжруулалт. Тэгжээж энэ ажилгүй суурин бараацсан байгаа хүмүүс чинь тэнцэнэ очиж ажил хөдөлмөр эрхлэж амьдрах аяд
дутаа таатай орчин бүрдэн шүү дээ. За эргүүлэн татах хуулиа яаралтай гормоор хилцгийг ард түмэн хүсэж байна л гэсэн сэтгэл ирсэн. Энийг бол өчигдөр хэлсэн хаврын чуулганаар хилцэхгүй гэж явуулсан. Хууль бус бүгдийг өөрчлөх 3000 гаруй уурхаагаас ногдлоо авахд хамгийн зөв нь улсын хурлыг тарааж ард нийтийн санал асуулга зохион байгуулж засаглалын хэлбэрийг тодорхой болгож 1992 онд үндсэн хууль баталгаатай зориуд орхигдуулсан ард түмний хяналт үндсэн хуулийн эдийн засагтай холбоотой шинжилгээг хийх цаг нь болсон. Энэ улсын хурл болон энэ янзаар үргэлжилбэл дараагийн улсын хурлаас ч гортож хүлээх зүйл байхгүй. Бид улмал их өртөө болно. Барааны үнийн өсөлт буюу инфляц зогсохгүй ихснэ. Төгрөгийн гадаад валютатай харьцах ханш улам унаж импортын бараа үнэтэй болно. Зээлийн хүүг эднэр буулгаж чадахгүй. Зээлийн тэтгэвэр тэтгэмж халамжийг инфляцтай харьцуулж нэмж чадахгүй. Учир нь улсын хурлын өнөөгийн бүтэц дээрх үзүүлэлтүүдийг хийх бүтэц бишээ. Мөн улсын хурлын тухай хууль болон улсын хурлыг хуульчилсан үндсэн хууль нь ч дээрхийг шийдэх тогтолцоо бишээ. Биш юм а. Ард түмний хяналт чиний баялагийг хэн хянах вэ? Ард түмний баялагийг ард түмнээс өөр хэн ч хянахгүй. Зөвхөн та бид бүгд ард түмэн бидтэй л гэсэн юм зүйл хэлж л тоо. Тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол үнэхээр нийлбэрийн байраг солиод нэмэгдэхүүний юу солигдохгүй тий? Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэр өөрчлөхгүй гэдэг шиг л ийм зүйл болчихно. 126 байна уу, 76 байна уу, эсвэл одоо 5 нам байна уу, 6 нам байна уу, 2 нам байна уу, яг л бахвайдгаар л байх юм байна л гэж. За үйл явдлын мэдээллүүдээс гарчгаар явчихоо. За Дамдны сайдын тушаалаар халзан бүрэгдээ ордын төслийг зогсоожээ тий. За улсын хурлын дараа Бямцогтын тушаалаар ажил өдөр эрдэс байдлын яамны ажлын хэсэг. За ингээд явсан. За газрын хэвлэлийн тухай хуулийн 54-2 дахь заалтыг үндэслээд за ингээд зогсоосон юм байна гэж. Тэгээд түр гэсэн юм алга ямар ч юм зогсоожээ гэсэн байна. За дараагийнх нь ган төмөр тэрийн алба зангиатай архичтаар дүүрэн болсон гэд. Тэгээд энэ дэр одоо цаг байхгүй учраас яриг нүргэж амжихгүй. Бас нэг одоо ингээд наадан боллоо нөгөө наадмын яг тэр нэг сумынхаа хаалган дээр нэг ухтаж авдаг нэг юм архитектийн одоо хэсэг болчиход байгаа шүү дээ. Ер манайхны хүлээн зөвшөөрчээд байгаа. Тэрийгээ ер нь болооч ээ. Тэр чин одоо Монгол ёсоор байдаг тийм зан үйл ерөөсөө бишээ. Хөдөө нэг том дарга очлоо гэхэд хадаг яндар бариад тэр сумынхаа хаалган дээр ухтаж авсан ч нэг ялгаагүй, ухтаж аваагүй ч нэг ялгаагүй л гэсэн. Ухтаж авахгүй бол одоо сум орон нутг руу төсөв юу очихгүй болчиход байт юм шүү. За тэгээд нэг улс төрийн намын тухай хууль байгаа шүү дээ тийм. Энэ хуулийн дээр нэг дансаар аавна гэдэг нэг юм асуудал байгаа шүү дээ. Одоо шин Монгол ардын нам 300 гаруй гишүүнтэй зөвхөн орлогоо нэг дансаар аавна гэж байгаа. 310,000 гишүүнтэй тийм 1000 гишүүнтэй. Тэгэхээр тэр бүгдийг нэг дансаар авах боломжгүй гэд улс төрийн намынхан өөрснөө одоо сэтгэл дундуур гэх юм одоо юу гэх юм байгаа юм байна. Одоо жишээлбэл Баян-Улгийн аймгийн Сагсаа сумын Монгол ардын намын үүр гэхэд чинь тэр үүр авахгүй бол би төлцөн штэ тэр данс руу гээд ингэж явахлаар зэрэг тэр юунуудыг хянаж тогтоож чаддгүй юм шиг байна. Манайхаас одоо сумын үүрээс тэд явлаа шүү гэх мэтэр ингэж тайлхын тийм болоо л гэж боддог. Тэгээд тэр нь их нөсөр ажил болдог. Эргээд аудитын тайлан гаргаж өгдөг хүндрэлтэй байдаг. Ер нь явж энэ хоёр нам чинь бас аудитын тайлан гаргаж чадахгүй гэдэг байна. Ингэж ихээрээ өгүүл гэж. За дараагийнх энэ сараас эхлэн захилгааны төлбөрийг 5% нэмэх шийдвэр гаргажээ гэдэг. За өнөөдөр нэг найдлаа сайд бас нэг яриа өгöd яваад байсан. Тэгээд өмнө доржин сайд эрчим хүчний реформ гэдээсэн шүү дээ. За тэгэд иргэд шүмжилж байгаа. За одоо бол жинхэнэ тэр тоног төхөөрөмжтэй зарцуулаараа тэр төрби мөрби юу гэдгийг өмнөх тэр эрчим хүчний шинжилэлтээр үйлдвэрчний эвлэл хүртэл шаардаа тоног төхөөрөмжтэй зарцуулаараа гэдэг баахан төлөвлөгөө шиг хэдий юм гаргацсан. Нөгөөдхөндөө нөгөө нэмсэн мөнгөө тарамдаа дууссан шүү. Ээдтэй гэдэг нэг юм ард төрөг цагаад. За гэр бүлийн хүчирхийл холин дээр ярьсан тийм. За үүнтэй нөгөө дагшин шүүх одоо байгуулагдсан биш гэр бүлийн. Тэгэд үүнтэй холбоотой за хуулийн төслийг хууль зүйн байнгын хороогоор эхний хэлцүүлэг нь ингээд явцсан юм байна. За улсын хурлт дахь Монгол ардын намын бүлгийн дараа Бачарл гишүүний хэлж байгаагаар бол бүхэд цол нөхөж цол олгох сайн зоригнорын гишүүдийн санаачсан хуулийг хаврын чуулганаар бол хилцэхгүй гэж байгаа. За ингээд нэг 17 бүхийн нөхөж цол олгох тухай асуудал нэлээд талцсан маргааны үүсгээд байсан бол за хаврын чуулганаар бол хилцэхгүй нэ гэдэг юм мэдээлэл. За инх тайвны гүүрэн дээрээс унсан машины жолооч 138% согтолттой байж гэсэн юм мэдээлэл. Инх тайвны гүүрний энэ хашлыг сэт татаад нэг өнөөдөр өглөө машин онголтцсон гэсэн юм мэдээлэл. За жолоочийн биеийн байдал бол нэлээд хүнд гэмт цог судлалын үндэсний төв дэмжлүүлж байгаа юм байлээ. За тэгээд одоо согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг л анхааруулад байгаа анхааруулгаар энэ удаагийнхаа Монгол комент нэвтрүүлгийг өндөрлөе. Маргааш 18 цагта эргээд уулзъя. За өөрийгөө хэлж. За Монгол комментэд нэгцгээе.